Шангай хотод ирсэн. Тэгээд буудлын маань Tankled Villa гэдэг Eco Hill Resort гэсэн нэртэй газар байна. Энэ бол гадаа кафе бартай. Их сайхан мод. Яг л жангл байгаа юм шиг. Энэ бол манай hotel-ийн лобби. Hotel-ийн лоббиос гараад шууд ажилтнууд нь манай пүүл байна. Энэ хотод бол нэг хэд хэдэн үзмөр байдаг. Цагаан сүм, жинхэр сүм. Тэгээд Лаос, Гуруу, Мьянмарын хил. Тэгээд хэд хэдэн нэг 7-8 цэгүүд байдаг юм байна. Тэрлөө хөнгөжүүлэлт өгч тийм байна. Тэр үсгээр энэ ирсэн байна. Тэгээд пүүл бол нэг юм их хөдөө. Их ажлын пүүл байна. Энэ буудлын хувьд бол бид нар 20 онж байгаа. 2 оноход 3,200 баат. 3,200 баат буюу 300,000 төгрөг. 2 оног. Ийм хоёр ортой. Тэг халуун учраас сэнстэй. Санаас AC байна. Шаардлага AC. Тэгтээ сэнсний хийж чадвал сайхан сэвлжих зүгээр юм байна. За тэгээд 0 евроноос ингээд шууд хаваад хажууд шийгээд. За өглөөний хосыг суугаар одоо босоод ирлээ. Температурын хувьд бол 20 орчим градусаар юм 19 мөстэйч байгаа юм уу? Яг Монголын зуны өглөө. Сэрүүн хүн байна. Яг ингээд мах бодолтой суухад бол ер нь бол үүдтэй. За өглөөний цай нэг уух юм уу гэнхэнээс ингээд тийм ээ. Тэжээний жоохон салаад болон жимсгэн. Талхаа болон шаарч байна. Харин үндсэн хоолоо бол ингээд захиалга үүд юм байна эднийх. Энэ дотроос ингээд өөртөө юм суугаад өрөөний хаа юус таас. Ингээд бас нэг машин мопед төрөслөө хийж байна. Эхлээс юм да. Манай буудлын өрөөний зохион байгуулалт ийм байдалтай байна. Ер нь манайхан тэрэл чөвсгөлийн жуулчны баасны өнөө үйлчлэгээтэйгээ таарахгүй хэд түнтэй байнстай гэж тэрүүлээд байдаг. Яах аргагүй манай улс бол дотоод гадаад өвсүүлэгчд бол үнэтэй үйлчлэгээ гэж авахмгүй газар байна. Эдний буудал үйлчлэгээний байгууллагууд үнэ асуудалгүй. Гоё байна шүү дээ. За White Temple дээр үржиглээ. Их уран хийцтэй, цав цагаан өнгөтэй темпл байна. Буудлынхаа ресепшн дээр очиод яаж White Temple болон Blue Temple үзэж болох вэ гэсэн чинь өдрийн аяллаа хөтөлбөрүүдийг шууд танилцуулж байна лээ. Олон сонголтуудаас 7 цэгт очих бүтэн нэг өдрийн хөтөлбөрийг сонгосон. Нэг ван буюу 11 хүний судалтай унаагаар үйлчлэхэд 3,500 баат буюу 350,000 төгрөг болсон. Үзмэрийн билет болон өдрийн хоол нь ороогүй. White Temple нь 20 дугаар зууны сүүлээр ихэд хуучирч муутсан сүм байсан тул засварлага хэрэгтэй байж нутгийн захиргаанд үүнийг засварлах хөрөнгө байхгүй байсан тул нэгэн нутгийн иргэн өөрийн хөрөнгөөр засварлах ажлаа эхлүүлжээ. Өнөөдрийн хүртэл 40 сая баат буюу 4 тэрбум төгрөгийн засвар хийж өнөөдрийн цагаан дүр төрхийг олж авсан юм байна. Сүм нь өнөөдрийн хүртэл шинээр бүтээн байгуулалт хийгдсээр хിവэр байгаа. 2070 он хүртэл одоо өргөтгөл нь явагдах төлөвлөгөөтэй байгаа юм байна. White Temple-ийн билет нь нэг хүний 100 баат буюу 10,000 төгрөг. Сайхныг хүртэл 50 баат болсон юм байлээ. Яг үнэ сотон билетч таарсан. Энд ойролцоогоор 1 цагийг сүм үзэхэд зарцуулж дараагийнхаа үзмэрлүүгээ явсан. За энэ цэвэрлэгийг бол иймэрхүү байдлаар тоос чарганд байнга цэвэрлэдэг хүмүүс байх шиг байна. За манай 0. Алтан 0. Ийшээ ингээд цагаан сүмөө нөгөө. Ийшээ бол ингээд алтан 0 ихтэй жижиг байна. Хоёр дахь цэг буюу Blue Temple дээр хүрэлцэн ирлээ. Энэ цэнхэр сүмийг цагаан сүмийг барьсан хүний шавь нь хийсэн юм байна. Цагаан сүмтэйгээ харьцуулахад жижиг, хийцийн үед сулж, жуулчид зөвхөн энэ хоёр сүмийг үзэхийн тулд Тайландын хамгийн хойд зэгт хүрэлцэн ирдэг болжээ. 2005 оноос барилгын ажил нь эхэлж 2016 онд үндсэн барилга дууссан байна. Цэгэр сүм рүү ороход үнэгүй нэг том сүм биш учраас 30-аад минут байхад л үзээд дуусч байна лээ.
За Бандам гэдэг нэртэй хар хай байшингууд гэсэн музей байт юм байна. Энэ бас нэг өөр төрлийн жанраар уран бүтээл төрөлдөг артистийн хийсэн уран бүтээл байл гинэ. Түрүүний дээр үзсэн тэр White House, Blue Temple, White Temple-с бол арай жоо хондоо төрлийн уран үйл явдлыг уран бүтээлчээ бүтээлүүд байдаг гинэ. За уран бүтээлч бол энэ хүн бол та өөрөө уран бүтээлээ тайлбарлаж байна. За тэгээд энэ хаалган дээр хийсэн байгаа. Хаалганы ур бол асал за энэ ч өөрөөс материалын скотаар нь хумуурлан устгасан уул мөрөж олж илрүүллээ. Материалын ярсаар ингээд шаландаг өшөлдөд өссөн мэт. За өдрийн хоолны хувьд яг энэ музей хажууханд ресторанд орсон. 3 үзмөр үзээд 12 цаг өнгөрөөгөө хоолд орохоор хугацаа таардаг юм байна. Үний хувьд бол 120-оос 200 баатын үнэтэй хоолод байлаа. Үндэсний хоол нь. Өдрийн хоолны дараагаар Long Neck Village буюу урт үзүүтэй хүмүүсийн тосгон орж ажиллана. Нэг хүний 300 баат буюу 30,000 төгрөгөөр тосгон руу орно. Уг тосгоны хүмүүсийн аж амьдралтай танилцаж, юу хийдэг, яаж орлого олдог зэрэгтэй танилцсан. За урт үзүүтэй хүмүүсийн тосгон яг хажууд нь ингээд өөрсдийнх нь тариалдаг pineapple буюу хам бургацсан ферм бид юм байна. За хам бургацсан чинь манай одоо ер нь төмс шиг ингээд газар тарьчт юм байна. Тэгээд дээшээ өвсөн нургаж ирж ирээд дээр цэцгэлж байгаа хэлбэр нь байна. Ингээд цэцэг нь ингээд хам бургацаалт юм байна шүү. За тэгээд энэ урт үзүүтэй тосгоны хүмүүсүүд нь болохоор нэг дэлхийн урдуудааны үед ийшээ нүүж удсан хэдтэй өмнөс болон сүл мөгдөөс наашаага нүүж урдсан. Ингээд энэгээр бол битүүл хам бургацсан талбай гэдэг юм байна. А тэгээд хам бургацсан талбай дээр нь гөрүүлээс ихтэй ингээд Монгол гөрүүлүүдлийн дэлгүүрээр яваад байна. Энэ хүсэнтэй. Өдний хоолны дараа Choi Fung цайны ферм дээр зочлон. Энэ газар нь мужийн хамгийн том цайг үйлдвэрлэж газар нь. Цайны талбай нь үүлэн буюу матча тариалдаг. Цайны тариалан дээр их гоё кафе барьсан байлээ. Битүү уулзч төлөвлөж байна. Шинэхэн цайны хандаар хийсэн цай торцыг худалдаага хийж байна. Хэсэг туглаад авсан бид нар. За тэгээд tea break-ийн дараагаар 3 улсын хилийн цаг үзэхээр хөдөлсөн. За энэ доор бол гол улс байна. Голын цаатах нь бол Мьянмар улс. Баруун гарталд байгаа нь бол Тайланд улс. Энэ улс Тайландын нөгөө уул орой дээрээс нь Мьянмар улсыг хардаг жуулчлалт спот байна. Энд нэлээд өндөр уул руу гардаг юм байна. Нэлээд өндөр өсч чадж байна. За Golden Triangle буюу 3 улсын хилийн цаг байна. Нэг талд нь Тайланд, нөгөө талд нь Мьянмар, цааталт нь Лаос. За энэ голын цагаараа энэ 3 улсын хил бол хуваагддаг байгаа. За тэгээд одоо зүүн талд энэ бол Мьянмар улс харагдаж байна. За энэ ч бол Лаос улс харагдаж байна. За Лаос улсууд бол одоо бүтээн байгуулалтууд явагдаж байгаа. Учир нь гэвэл энэ Лаос улс чинь юу яасан байна? Газраа 99 жилээр хятад төрүүлсэн байна. Тэрний улмаас хятадч хөрөнгө оруулалт хийгээд байшин барилгаар энэ казино байх гэж байна. За тэгээд тэрийгээ дагаад одоо маш их хэмжээний бүтээн байгуулалтууд хэрэгжиж байгаа юм байна. Их олон хөрөнгө оруулалт хийж байгаа байна. За бид нар бол ихлэ дээд талаас нь гарч байгаа. Яг нь ер нь бол өдрийн жоох 4 цагаас өмнө ирсэн бол энэ усан хостой суугаас ингээд энэ мөр явж үзүүлдэг гэж байна. Энэ хавар явж үзүүлдэг. Гэхдээ бид нар бол ингээд 5 цаг төхөөлөх учраас болцоог юм байна. За энэ дэр заан дээр суу зураг авах хүмүүсүүдээ очир үүссэн байна. За тэгээд хойно ингээд бурхан будаа, голд будаа. За энэ ч бол Лаос ус харагдаж байгаа байх. Лаос ус тэр баахан барилга барилгаж байгаа. Доор нь бол энэ хүмүүсүүд дээр усан хосоо үүсдэг. Усан хосоо өдрийн цагаар арай их төр усан хосоо суугаад тэгээд тэгээд ингэнэ. Хүн суухан бол 500 төгрөг. Ямар цаг.
Харин нөгөө нэг аруулаа суучих тэмдэг байв. Хүний 200. За энэ Opium Museum буюу одоо Монголоор намуу цэцгийн музей гэдэг Тайланд бас байт юм байна. За энэ бол намуу цэцгийн хэн ургадгүй яаж хурааж авдгүй гэсэн тайлбаруудыг хүчээ оруулсан байна. За ингээд энэ л жижиг музей. За тэгээд ч одоо ихэн боловсруулдаггүй. За тэгээд нэг намуу цэцгээрээ үүсгэж авсан тамхиа татаж масуулж байгаа нөхрийн зураг. За ингээд намуу цэцгийн фил буюу одоо ихэн ургадгүй гэсэн дүрслэн. Тэсэнаа энэ бол жижиг музей ингээд жоохоо. Ийм жин тавьж одоо хилдэг байсан байна да. За нэг нь хэдийн хэмжээний жин дутдаг байсан бай гэсэн дүрсүүд нь байна. За энэ ч одоо жинхэнэ нэг ганц удаа байна да. Тамхиа сордог төрөл бүрээрээ. За энэ Opium mat буюу одоо намуу цэцгээ хатаадаг. За ингээд намуу цэцгээр хийсэн хар тамхиуд нэг юм хөдөө байдал харагддаг байсан юм байна. Энэ дүрслээ дарсан. За энэ хэвчтэй байлдаан болдог байсан бол тэрийг дүрсэлж асан миниатюр байна. Энэ бол одоо Opium War гэдэг юм болж байсан 1967 онд. Тэгээд нэгэнд тань болж байгаа хүмүүстэй шорон тайрны Ийхүү бүтэн нэг өдрийн аяллыг өглөө 7 цагаас орой 9 цаг хүртэл хийгээд ирлээ. Нийт 3500 баатаар 11 хүн үйлчлүүлээд маш олон сонирхолтой зүйлсийг үзчихлээ. Дараагийн дугаараар Khao Sak Lake буюу Таиландын хөвсгөл нуураар зочилсон аялсан тухай тэмдэглэлийг хүлээн авч үзээрэй.